Монгол улс 5-7-оос олборлож буй когсжүүлсэн үүсээ хойд болон өмнөд хөрш рүү тээвэрлэх зорилгоор Монголын төмөр замын компанийг байгуулж Оросын холбооны улс бүгд найрамд хятад ард улстай холбосон төмөр зам барихаар болоод байгаа билээ. Харин энэ нь цэргийн асуудлаас эхлээд хаагур барих хэсэг талаар баггүй маргаан дэгдээж олон компани ашиг сонирхлыг хүндсэн асуудал болоод байгаа юм а. Тэгвэл улсын хурлаас баталсан шийдвэрийн дагуу нийт урт нь 1800 км-ийн урттай 5.2 тэрбум Америк долларын хөрөнгө оруулалтаар босох замын ерөнхий бодлогыг танилцууллаа. Танилцуулгаас үзвэл төмөр замын барилгын нэг зүртг нь 1 км замыг 2.5-аас 2.8 сая Америк доллараар барихаар тооцоолсон байна. 1900 км замыг барих эрхийг Монголын төмөр замд бүрэн шилжүүлжээ. Тиймээс уг компани доор төслийг хэрэгжүүлэх шинэ төмөр зам компаниг эх 7 хоногт байгуулах бөгөөд төслийн 400 сая Америк долларыг бондоос гаргаж бусад хөрөнгө оруулалтыг банк болон өөр их үзүүрүүдээс босгох гинэ. Шинээр байгуулах энэхүү компани 51%-ийг төр 49%-ийг аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх юм. Тиймээс хувь нийлүүлэх компаниудыг үндэсний аж ахуйн нэгжээр хязгаарлалгүй гадны компаниудад хөрөнгө оруулах боломж нь нээлттэй байгаа гэж ганц үг сайд мэдгдлээ. Монголын төмөр зам компани төмөр зам барих тусгай зориулалтын төслийн компани байгуулна. Энэ компанид 51% нь Монголын төмөр зам өөрөө эзэмшин, 49% нь гадаад дотоодын хөрөнгө оруулагч нараас хөрөнгө босгоно. Мөн тодорхой хэмжээний санхүүжилтийг олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас бид нэр төвлөрүүлнэ. Ингээд нийтдээ 5.2 тэрбум долларын өртөг бүхий төслийн тусгай зориулалтын компани хэрэгжүүлнэ. За энэ компани өөрөө доороо ерөнхий гүйцэтгэгч аавна. Энэний доор туссан гүйцэтгэгч нар ингээд ажиллах. Ерөнхийдөө төмөр замын төмөр зам барих схемийг засгийн газрын баталсан схем бол юм байна. Энэний дагуу энэ компани дараагийн 7 хоногт байгуулагдчихна. Бид хөрөнгө оруулагч нартай өгөх урилга 2 сарын 14-нд тараачсан байгаа. Өдөр тутмын сонингуудад зар гарсан англи монгол хэлээр мөн бид нар дисгийн санхүүгийн гол хэвлэл болох Financial Times сонин дээр бол зараа тавьсан байгаа. 3 сарын 17-нд бид нар хөрөнгө оруулагч нарын саналыг авч дуусгах ийм хязгаартай ажил явж байгаа. Манай улс төмөр зам далайн тээврийн нэгдсэн сүлжээг бий болгох зорилгоор өмнөд хөрш рүү 70 задгадаас Чой басан хүртэлх төмөр замаар Оросын холбооны улстай 70 задгадаас Улаангом хүртэлх төмөр замаар далайн боомттой холбогдох юм а. Гэхдээ зурагт цэнхээр тэмдэглэгдсэн төмөр замыг барих шийдвэр одоогоор зураг төслийн ажил бөгөөд эцсийн байдлаар улсын хурал баталгаажуулах юм а. Хэрв энэ чигээр нь хэрэгжүүлбэл уг төмөр зам төдийлөн ашиггүй болно гэж зарим хүмүүс үзэж байна. Уул уурхайн агшид мастумсыг бид нар 3 дахь орны зах зээлд борлуулах ийм стратеги хэтийн чиглэл барьсан ийм замууд. Тийм ч учраас энэ замууд маань 2 хөршийнхөө 70 момт руу чиглэсэн ийм чиглэлтэй байгаа. Өөрөөр хэлбэл бид нар хойшоогоо Оросын холбооны улсаар дамжаад Оросын холбооны улсын Ванинов, Восточны, Владивосток гэсэн 3 бомтыг ашиглаж дисгийн зах зээлд өөрийнхөө уул уурхайн бүтээгдэхүүнийг зарах боломжтой. Яагаад дисгийн зах зээл гэж яриад байгаа гэхээр дисгийн зах зээлийн үн 70 бомтон дээр байдаг. Ийм учраас манай зорилго бол дисгийн зах зээлийн үнээр өндөр өртгөөр аж үйлдвэр өндөр хөгжсөн энэ түүхийдийг өндөр үнээр авдаг Япон, Тайвань, Солонгос гэх мэтсэн өндөр хөгжилтэй орнуудад зарах зорилготой. За мөн энэ урагшаага Аршаант, Бичиг, Замын үүд, Гашуун Сухбат гэсэн 4 чиглэлээр бид нар бүгд найрамд хятад ард улсад өөрийнхөө уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлох чиглэлүүд нэгдэж байгаа. Мөн хятадын 70 момт руу чиглэсэн байна. Өөрөөр хэлбэл Тэнжин, Чинжоу, Чинхундау, Дандон гэх мэтсэн хятадын 70 момтуудаар дамжуулаад уул уурхайн бүтээгдэхүүнээ 3 дахь орнуудад зарах. Ийм чиглэлүүдийг нээж байгаа ийм төмөр замууд байгаа. За эхний ээлжинд бол 5 толгоогоос хойшоо явсан 1-р ээлжийн шугам болон Аршаант нөмрөг Бичиг чиглэлийг болон Гашуун Сухбат чиглэлийн энэ замуудыг цогцоор нь барина. Өөрөөр хэлбэл төмөр замын тээврийн талаар баримтах бодлого зааснаар бол Монгол улсад төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээ байгуулна гэж томьёолчихсан байна. Дотоодын нэгдсэн сүлжээ. Тэгээд энэ төмөр замыг цогцоор нь барина гэсэн байна.